За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За би веган хоолны тогооч, хоол зүйч Давуусран гэж хүн байна. За тэгээ өнөөдөр манд цавндаа хэмээх энэ гандан телевизээс санаачлан явуулж байгаа сайхан уран гаралтай буянлаг хоолны нэвтрүүлгийг бас хийхээр бэлдсэн байгаа. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт бол Монгол улсын уран барилдаанд гарцаг Шархуугийн бүрүүгард гарцаг дүүгээ бас өнөөдөр урьсан байгаамаа. За ингээд харцагтуудаа өнөөдрийнхөө хоолыг хийж эхлэх үү. За тэгээд би ч тоо бас мэддэггүй шүү дээ. Анхны өнөөдөр өргөдөө бас тэгээд өнөөдөр бас анхны мэддэггүй авъя бас. Ааха. За тэгээд хоёул өнөөдөр бол яг хоо веган маш гоё жоохон уран чам бас гоё хоолнууд хийгээд зорилоо. Өнөөдөр бол хавчуурхтай гахаа махан хоол байдаг. Чи ч одоо яг нөгөө хятад хөх хот мотор ингээл зөндөө уус барилдаж исэн баг тийм. Хавчуурхтай гахаа махыг бас яаж веган хувилбараар хийх вэ? Нааша цаашаа гэдэг одоо хятад хоолыг яаж веган хувилбараар одоо мах ороогүй хувилбараар гэхдээ махтай адилхан хэмжээний уурыг өөгтөс агуулсан тийм хэмжээ хувилбараар нь одоо яаж хийх вэ гэдэг аргыг бол өнөөдөр бол гандан телевизийг үзэж байгаа үзэгчдтэй хоёулаас хамтраад бол заагаад өгнө тий. За тэгээд одоо хоёулаа юу яах вэ гэхээр хоолоо ер нь хамтдаа бэлдээ. Сая бол тэр гараа сайхан ариутгачихсан байгаа тийм ээ. За тэгэхээр хамгийн эхлээд хийх хоол маань бол одоо юугаа хийч хоёлоо. За наашаа цаашаа дөрүүлээ хийчихв. Тэгээ дараа нь хавчууртай гахаа мантуу нь халуун байж учраас бас дараа нь энэ юугаа чи хавчууртай гахаа махыг дуурайлгасан энэ хоолоо л одоо хийчнэ. Тэгээ энэ өнөөдрийн хоол нь бол ямар нэгэн байдлаар бол мах өндөг, сүү, дахиа гахаа гэх мэтлэг одоо амтны гаралтай юм бол ерөөсөө огт ороогүй тийм хоолнууд байгаа шүү. Тийм. Дандаа ургамлын гаралтай тийм. Тийм. За хоёул наашаа цаашаа гэдэг чи өөрөө ямар хоол байдаг лээ? Халуун ногоотой айхтар. Айхтар халуун ногоотой нарийн махан хоол байгаа шүү тийм. Сайхан хамтдаа хоол. За тэр нарийн махан хоолыг яг яаж хийх вэ гэхээр ерөнхийдөө бол хятад яг уламжлалт бол тэрийг аргыг нь хоёлоод ашиглаад хийн. За гэхдээ арай жоохон эрүүл хувилбараар нь бас нөгөө одоо яг хятад хоолыг хийхдээ бол хүмүүс нөгөө бүх одоо тэр сарамсны гол, лууван, юу гэдэг чинжүү, шар бурцгийн мах эдрэг бүгд нь их тусан чандаг байхгүй. Тэгэхээр чанахгүйгээр хэдлээ аль тийм хуураад дос багтай, шарс хуурсан багтай арай эрүүл хувилбараар нь бол өнөөдрийн яах нь хоолыг бол хийя хоёлаа. За тэгээ энэ хоол нь бол хамгийн эхлээд бол 2 порц хийж байгаа учраас 2 хомс юу орно? Сарамс орно. Тийм. За тэгээд 2 цайны халбаг цагаан гаа орно. За тэгээд багахан хэмжээний бас сонгоо орно. 20 г орчим сонгоо орно. За би чинь бол 15 жилийн өмнө бол ер нь веган хоол руу шилжчихсэн тий. За анх бол нэг одоо бид нар Завхан аймагт Иштержгээ багшийнхаа удирдлаганд орол Бүрүүгард битээ ирч бас бэлтгэл хийгээл. Баг бахаасаа бас ингээд хамт бэлтгэл хийдэг байсан шүү дээ. Тэгэл би чинь 4-р хөөстэй гинт цагаан хоолтон болоод махлаа ах шиг бүх болоход ахыг шүтчихсэн чинь ах гинт алга болтсон чинь гинт гараад ирсэн чинь цагаан хоолтон болсон гэж гараад ирсэн. Тэгээд хий чи та юу гүйл ихлээч нэтгэхгүй л байгаадсан тэгсэн чинь тэмцээн дээр таарсан чинь гинт цагаан хоолтон болцсон байсан. Тэгээ барилдгаа болцсон шүү таах нь гэж. Тэгсэн тий. Сони шүү лээ. Яг хөө одоо тэгэл ер нь бол махнаас гарцсан 15 жилийн өмнө 2009 оноос 10 оноос да 2009 оноос 4-р өрсөн оюутан багтал ерөнхийдөө бол махнаас гарцсан. Тэгэл нөгөө амар бүх болох айгүй өндөр мөрөөдөлтэй байсан хүн чинь гинт махнаас гараад тэгэл явцсан шүү дээ. Тэг яг хөө махнаас гарна гэдэг маань бол өөрөө бол бас тийм юу юм бэ лээ л те. Айгүй чухал утга учиртай юм бэ лээ л те. Би яг тухайн үед яагаад махнаас гарсан бэ гэхээр нэг тийм соос гэдэг нэг тийм дэлхий дээр байгаль экологийн дулаар л яаж явагдаж байгаа талаар нэг мэдээлэл байсан байхгүй. Тэгээ тэрийг уншсан чинь тэн дээр ерөөсөө хүн одоогийн байдлаар хүн төрлөخت энийг хийчихээр ингээ махаа ингээд идээд яваад байх юм бол 2050 он гэхэд бол хойд мөсөнд бол тэр ихтэй хайлаа дуусна. Хойд мөсөнд бол хайлаа дуусах юм бол юу болох вэ гэхээр одоо тэр далайн гүнд байдаг тэр метан хий, хортой хий, хүлэмжийн хий гэдэг маань бол бүгд одоо далай бүлээсгээр далайн гүнээс бол бүгд гарч ирэх юм байна. Тийм учраас тэр нь бол өөрөө одоо байгаль экологийн сүрлийг бол авчрах юм байна. Тэгээ тэрийг уншаад гол зүйл нь бол тиймэрхүү шалтгааны улмаас тэр нь баг шууд цагаан болтон болчихж ирсэн юм да. Тухайн үеийн ч одоо шийдвэр бөхөө хаяад ийм хаалны юу сонирхоо шилжиж явах одоо тухайн үед сэтгэл ямар бай. Хэр удаанд хурдан дасуу энэ цагаан хоол идэл барилдал гэж бодож илээ шүү дээ тухайн үед ч бол. Тийм үү. Барил идээд барилдал нүүдсэн үү?
Өдөд барилцсан шүү дээ 2010 хэд он блэ? 2011 он 12 оны үед би ч нөгөө юу яасан байхгүй. Жохон сэргэлт аваад хоолныхаа учрыг ойлгоод тухайн үеч нөгөө одоо цагаан хоол гэхээр уураг гэдэг зүйлийнхаа би анхны дутагдлалд ороод булчингийн масаа алдаад нөгөө уураг бараг идэхгүй дандаа гурил будаа төмс нохоо луун тим юм идэж явсаар нөгөө мах гээд 100 г тутамдаа 20 г уураг агуулдаг тэр хүний биеийн булчин масыг бүтээдэг тэр зүйлээ орхигдуулаад байсан юм л дээ. Тэгэл тэрийг ойлгоод эхлэнгүүт нөгөө Монголд хамгийн өндөр уурагтай зүйл юу вэ? Хамгийн хурдан шингэц сайтын юу вэ гэхээр дүп байсан байхгүй. Тэгэнгүүт би тухайн үед нөгөө бензингийнхаа 1 кг туу 1.5-аар бодохоор өдөрт 2 дүп үйдэл уурга хангалттай авч авах юм байна гэж ойлгоод тэгэл өдөрт 2 дүп үйдэл тэгэл бэлтгэл хийгээд ихсэн чил нөгөө сарын дотор нөгөө нэг алдсан байсан 8 кг жим ингээ олж аваад буцаал дахиад 2-3 сарын дотор жингээ 10 кг-аар хэмцээ хүчний үзүүлэлт бараг 50-60 бараг зарим үед бараг 100% ахицсан ч юм уу тий. Тэгсэн бол явж исэн түүхүүд бол байгаад байгаа. Тэг яг нөгөө уурга ургамлаас авахтаа би гол юунаас авах вэ гэдгийг л ер нь бол бүр ойлгосон гэсэн үг. За хятад хоолн дотор бол нөгөө юу яадаг тий. Нааша цаашаа гэдэг бол нэлээ айхтар халуун ногоотой. Бас тийм жихэрлэг хоол байдаг шүү тийм ээ. За энэ өөх тостой ч юм уу тийм ээ. Тий яг зөв өөх бүх зүйлийн ер нь тийм хоол байдаг шүү дээ. Яг хоо маха, ногоогоо бүгдийг ингээд юу яаж өгдөг? Их тосон чанж өгдөг учраас ер нь маш их тийм өөх тос бол гарч өгдөг байгаа даа. За хоёулаа харьцангуй бас тийм өөх тос нэлээд багатай хөлбраар нь бол өнөөдрийн одоо хоолыг хийн. За ингээд энд бол одоо 2 порцоор хийж байгаа учраас 2 цайны халбаг одоо Дубайж ингээд халуун ногоо байгаа. А 2 хоолны халбаг томат паста бол ийшээ хийчихэж байгаа. Ер нь энэ одоо халуун ногоо юу бас л тийм нэлээд халуун. Гэхдээ хоёул яг юу дооч нь бас нэлээд багасгсан байгаа. За тэгэхээр энэ дээр энэ шар буурцгийн мах маань байгаа. За шар буурцгийн махаа одоо энэ дээр амталсан мах байгаа. Хамгийн бүр ингээд бүр нарийнхан хэсгээр бол ингээд хэрчээж өгнө. Одоо хамгийн нарийнхан гэхээр бол хэрчээдэг ойлаа. Энэ бол шар буурцгийн юм бол амталсан мах. За чи энийг идээд үзтээ. Энэ одоо яг нэг махтаа яг ер нь адилхан маягийн амталсан байгаа. Ер нь махыг орлуулсан тийм үү. Одоо бид нар шиг мах иддэг хүмүүс махыг одоо орлуулсан гэсэн үг юм. Тэгж ойлголт авч ирнэ. Анхны ойлголт авч байгаа хүмүүс ер нь тэгж ойлголт авах болох уу? Тий, орлуулах хэрэг амтыг орлуулна. Бас нөгөө махнаас авч байгаа уургийг орлуулна тий. Уурыг орлохгүй бол тэгэл хүний бие хаачин бүр тийм сулдсан булчин жирэмсгүй юм болоо өөрчилж тийм. Уурга ер нь тэгээд бигээ олтон, цагаан олтон болоо та барилж байхдаа эхлээд бол ойлгохгүйсэн баг тий. Ойлгохгүйсэн. Одоо уурга яаж авах уу? Аль юмнаас авах уу тий? Тэдэн грамм уураг одоо яаж авах уу? Тэгэхээр сүүлдээ ойлгоод ирэнгүүт чинь. Яг зөв тий. Тэр нь бол бас тамирчдээдээ явж болох юм байна гэдгийг бас ойлгосон баг тий. Тэгээ ойлгоод яг чи санаж бол би бас 2 жил бас алга болчоод бас нэг хотлоо бас нэг амар нэг бүх юм илгэд хийхгүй ч гэсэн нэг тухайн үед нэг бид хөл багшилдаг байсан шүү дээ. Тэр үед нэг хоолоо ойлгосон ч бас нэг ганц хоёроос бөхөөргөд бас нэг хайн барилдаад идэг байсан шүү дээ. Тухайн үед чинь тий. Тий бөхөөр нэг байхгүй ч хэл сар шинээр л гараад ирсэн лөө. Тий. Тэгээ бас яг бөхөөрөнд бас сумын заавны барилдаанд бас 5 6 удаа бас 3 давсан шүү дээ. Ер нь бол тогтмол бол 3 бол нэлээд олон давсан. А тэгээ нэгийн даваанд унсчих бол зөвс өндөл байгаа л та. За ингээд нөгөө нааша цаашааныхаа бүх юм ингээд бүгдийн юм заахан нарийн савхан гэрчээд байгаа. Шар буурцгийнхаа махаа. За тэгээд чинжүүгээ. За тэгээд нэмгээд энэ дээр бол хар мөг. Тий хар мөг орчиж байна. За эднэрийг бас бүгдийн сайхан яг юм нарийн савхан гэрчин. Тааш эдийн засагч байсан чи юм мэрэгчлээ бүх тэгээ олон чи сольж да. Тэгээ боловсролын их сургуулийн эдийн засгийн анги төгссөн. Тэгээд одоо сая нэг юу байл өнгөрсөн жил шинэ ангаа ухааны их сургуулийг хоол зүйчээр төгссөн. Тэг яг 22 онд бол яг спортын хоол зүйчээр бас мэргэжсэн. Чамд бас нэг спортын хоол зүйн бас нэг чухал юмнуудыг бас дараа бас сайхан хэлж өгнө. Тэр спорт бас чам руу биес нэг ингээд идвэл зүгээр дээ гэсэн бас нэг чатарж явах явуулдаг да тий. Спортын хоол зүйч бол Монголд бас ер нь жоохон дэлгэрүүл бас зүгээр гон тий. Өдөр явд бол тамирчин таны эцэг намирчин байсан. Тэгвэл бас гоё. За одоо ингээд юу яаж байгаа? Соусаа ингээд сонгон сормс цагаангаа эдрээ ингээд
сайхан бэлдээд өтгөн болгочихж байгаа. За өтгөн болгонгуудаа энд хоолныхоо орцонд орох бүх материалуудаа бүгдийг нарийн савх ингээд хэрчээд өгсөн. За энэ дээр одоо нэг порцонд ингээд 200 г ус орно гэж үзгээр энд 400 г ус орно гэсэн үг тийм. За тэгээд соусоо баг зэрэг нэг тийм өтгөн соуслог болох үүднээс юу яаж өгдөг. Баг зэрэг эрдэнэ шишээ гуйрал гэж эрдэнэ шишээ завдвал тийм. Энээс багахан хийгээд ингээд сайхан утгаад өгнө. Бүрэн сайхан ингэж утгаж өглөө. За тэгээд ингээд сайхан бүрэн утгаж өгснийхаа дараа одоо хоёлаа соус нь бэлэн болж байна тийм. Соусын дээр усаа хийгээд тэгээ бэлэн болсон бүтээгдэхүүнүүдээ хийгээл тэгэл буслахад энэ хоол маань бэлэн болчихно. Тэгээд яг хуу цагаан хоолны давуу тал бол яг хуу маш түргэн шуурхаас хурдан болж өгдөг. Тэргээр бол бас айгүй шингэцэн хувьд нь бас энгийн хоолноос арай илүү юу? Шингэцэн хувьд бол маш хурдан шингэдэг. Одоо хүнсийн ногоо эдгээр чинь нэг оройс 45 минутанд л орог хамгийн удаан шингэдэхэд орог үг шингэж шээ тийм. За тийм за мах гэдэг чинь бол ерөнхийдөө бол нэг 3-аас 6 цаг ч юм айгүй удаан шингэдэг. Лаглаалгаа штэ бас. Тэгээд нэрээ нөгөө тэгээд шингэхээс гаднаас юу ааж өгдөг. Шингэх явцтай хүний хүч тамирыг бас айгүй их тийм барж өгдөг. Айгүй их тийм ядраар сольдож өгдөг байхгүй. Тийм болохоор юу байгаад байгаа. Нөгөө сүлийн гэдгээр тамирчиндаг одоо ингээд тэмцээнд орохын урд өдөр ч юм уу тэмцээний өглөө мөгдөрсө махан олохгүй байцсан. Яагаад гэвэл тэр маха шингээх гэдэг нөгөө тамирчин чинь шүн нөөцлөд энерги гамнаад хонох байтал тэрийг одоо шингээх гээд бие махбодынхаа биологийн энергийг 5 дахин хэмжээр засцуулаад ажилладаг учраас тухайн хүмүүс тамиргүй болчдөг. Тэгээд жим ингээ хасч марч байгаа тамирчин сүлийн үед нөгөө бид нар ч бага багтаа махтай гуралтай шиг идэл тэр нь орохгүй байдаг байсан шүү дээ. Одоо бол ерөөсөл цагаан бодоо ялч чана зутуу өгнө, хүнсний ногоо өгнө, айлдах чихэрлэг жимснүүд өгнө. Тэгэх юм бол тухайн тамирчин ч одоо яах нь хол одоо тухайн машин их хурдан задарч байна тийм. Тухайн машинд бензин гэдэг зүйл нь өөрөө нүүрс ус юм байна л да. Нүүрс ус. Тухайн хүний булчин шүрмсийг бүтээдэг зүйл маань өөрөө юу вэ гэхээр уург. Тэнгуү чам тэмцээний үеэр одоо нөгөө уург нь их хэрэгтэй болоод байна уу? Бензин илүү хэрэгтэй болоод өнөхөр тэмцээний үед бид нэг ч бол юу илүү хэрэгтэй болдог лээ. Нүүрс ус буюу уург эрчим хүч эднэр мал илүү их хэрэг болж ирдэг шүү дээ тийм ээ. Маашаа цаашаа. Аймаа нэгэд маашаа цаашаа. Цагаан хоолныхоо хөлбөрөөр. Тэгэхээр одоо яг манай Монголын бол тамирчдын хувьд бол гол алдаанууд барилдааны өглөө болон урд өдрүүд бол махыг бол тийм их хэмжээгээр идэж болохгүй. Маш бага хэмжээгээр. Эсрэгээр түргэн шимэгд одоо нөгөө цагийн хэллэгээр бол нөгөө муу сахарууд гэж хэлээд идэж ш одоо нөгөө цагаан будаа, цагаан гурил, жихэрлэг бүтээгдэхүүнүүд байдаг штэ. Бана юу гэдэг. Тэднийг бол илүү төлхөө идэж өгөх юм бол нүүрс усаа нөхөх үү. Тэгэх юм бол тухайн тамирчин бол яах нь хүч бол маш сайн одоо байж өгч. Яг дараа нэг барилдаан дээр туршаад үзээрэй. Тэр өдөр бол чи зүгээр ядрахгүй, сулдахгүй, хүч мөч бол аягүй сайн байна. Гэтэ байнга нөгөө үргэлжлүүлээд бас тэгээд нөгөө уургуу дан үрсээ яваад бол булчингийн мас ч бас унах сулдаа бас гарч ирнэ шүү дээ тий. За ингээд яг гарахын алдад бол энэ дээр бол энэ цаашаа энэ дээр бол баг зэргийн одоо гүнждийн тос хийгээд за тэгээ энэ хоол маань орчин. За одоо орцолч. За ингээд цагаан хоолны ер нь хоол бол болохтой бол маш амархан хурдан байгаа юм шүү дээ тий. Чинжүү, саримсны гол, хармог гэх чинь бол юм жоохон бэлэн. 1-2 минутанд л ер нь буцалчихна. За уург нь бол өөрөө хамталсан бэлэн байсан уург учраас бол бас маш амархан болчихж байгаа. За ингээд цагаан хоолны одоо нааша цаашаа гэдэг энэ хятад хоол бол ингээд бэлэн болчихж байгаа. Ер нь тэгэл Европ, Аз, аль алийн л хийж байна тий. Өө тий бүхэл хоол хийж. Цагаан хоолыг одоо орлуулж ирэн тий. Тий бүгдийг л орлуулна. Хэмжээ юу вэ тий. За ингээд наашаа цаашаа заамаа хоолоо цаанаа тавьчих. Би чамаг бол нэг 10 хоног нэг мах идэхгүйгээр цагаан хоол идээд гэхдээ махнаас авдаг бүх уург нүүрс ус өөх тус бүх юм авдгаараа аваад тэгээ нэг барилдаад үзээсэй л гэж бодоод байгаа байхгүй юу. Тийм бол чиний хурд хүч ямар байх нь, амралт чинь ямар байх нь, нойр чинь ямар байх нь, тэгээ барилдаан дээр яаж ийн гэдгээ чиний анзаараад үзэх юм. Дасгач нэлээ болох аа.
Альсгүй нэг одоо л яг хоо наадам биш учраас ингээд чамд бол нэг яг наадмаар ингээд цагаан болдог чамд хэцүү шүү. Наадам болоход нэг 7 сарын хугацаанд туршилтын хугацаанд чи нэг ганц нэг өдөр биеэс сэргээгээд те. Үгүй юм. Тэгээд цагаан хоол идээд үзүүл бас зүгээр л байгаанда. Тэгээд хойлоо яг нэг дуршаад үзнэ. Хооллолтон дээр тий. Авчуртай гахам ах гэдэг хоолыг яаж хийх вэ гэхээр. За энэ дээр юу ачи. Бас туугаалan сонгоно хийн. За энэ бас амархан хоолгоо. Ер нь бол за энийг сайхан задлж байгаа. Наа уут. Ер нь Багаас болцгоо таныг гайхаад байна шүү дээ. Гид тоогоолцсон юм. Гид тоогоолцсон. Багаас болцсон ч юм ээ. Ааха. Гайхаад байна шүү дээ. Одоо тэгээ тоогоочсон өсрөө хоол зүйч болчиход байна шүү дээ. Тийм бай. Өөр. Мэргэжлийн. Яг л цагаан хоолны ач тус иний зэрэг л ерөнхийдөө нэлээсээ ойлгосон учраас л ер нь бол тэгээд байгаа юм л да. Нэлээ ойлгож, нэлээ судалсан уу та? Тий. Яг нь нэг талаараа одоо хүн төрөлхтний янзаар ингээд мах хятад яваад байх юм бол дэлхий дээр хүн төрөлхч нийтдээ нэг тийм 153 орчим тэрбум амтныг жилдээ иддэг юм байна л да. Тэгээ хүний та 10 дахин ихсэх юм бол тэгэл байгаль экологи бол энэ их мал аж ахуйг даах бол нөөц байхгүй. Тэгээ одоо нэг өнгөрсөн жилийн чинь нэг амар их зууд боллоо энэ өмнөх жил чинь. Тэр мэрэгөр чинь бол бас монголчууд чинь бол бас одоо нөгөө бэлчээрийн мал аж ахуйгаас илүү эрчимцсэн мал аж ахуй руу орё гэх мэтлэнгээ одоо аюул аюу их болж исэн шүү дээ тийм ээ. Тэр маань бол өөрөө бас нэг талаар бас аюух аюулт нөгөө эрчимжиж гин гэдэг чи одоо нэг талаараа юу болгож байгаа шүү дээ. Малын ч одоо өсгөж үржүүлэх гээд хэдэн 100 мянгаар нэг том хашаа хооронд 20 ичдэг юм байна. Тэгэл нэг тэр нөгөө малч нэг одоо Монгол малч ингээл бэлчээр 50 хооллол ингээ сайхан амьдэрдэг шүү дээ тийм. Зоргоороо явж байгаа л дуустдаг. Тэгэл мэдээж одоо эзэн идчих биш нэг хэргэлдэг ч юм уу тийм. Тэр амьтдын хувьд бол яаж ийнэ вэ гэхээр нөгөө зөвхөн идээл хүүхэд гарга одоо амтна үр төлөө үлдээлээ тэгэл идээл тэгэл үхэл үүрэгтэй. Тэр амтанд одоо хүнд байдаг зүрх сэтгэл гэдэг зүйл бол одоо яг амтанд байдаг. Гэтэ амтан бол амтны сэтгэл байдаг учраас зүрх сэтгэлийнхээ айц хүйц зовлон гашлыг илэрхийлж чаддгүй юм байна л да. Тэр бүх зүйл бол одоо зүрх сэтгэлд нь байдаг тэр зовлон хүн одоо хүнийхтэй яг адилхан байдаг. Тэнгүү тэр олон амтны нэг нядлах, сүүгийн одоо хүчээр сааж авах гэх зүйлүүд маань бол одоо эргээд бас нөгөө тэр амьтандаа маш их стресс үүсгэхээс гадна тухайн одоо амьтны малхас үг идж байгаа хүмүүсийн бас эрүүл мэндэд бас сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн бол тийм бол судалгаа баримтууд бол бас айгүй их бол бас байдаг байгаа даа гарсан үү. Тэгээ яг хаа ер нь бол нөгөө байгаль экологи дэлхийн дулаарлын эсрэг л одоо бид бүхэн бол энэ махан хоолноос татгалзаад байгаа юм л да. Ер нь цагаан хоолтон дэлхийд одоо ер нь Монголд ер нь хэр хөгжиж байна? Монголд бол яг цэвэр цагаан хоолтой хүн бол нэг 5000 орчим байдаг. 5000. За хагас цагаан хоолтон одоо веган л да яг веган хоолтой хүн бол 5000. Хагас цагаан хоолтон бол баг 35000 орчим гэж бол байдаг. Хагас хэр яаж явах вэ? Хагас хэр бол 7 хоногт нэг 2-3 өдөр л цагаан хоол идэх хүмүүс гэсэн үг байхгүй. Тэгээ бос өдөр нь бол махаа иднэ л гэсэн үг л тийм. Тэгээ сарданы 10 хоног цагаан хоол идчихдэг гэсэн үг байхгүй. Хагас олчвол болох юм шиг. Тэгээд багаагаар ер нь тэгэл явж альва юмч тэгэл багаагаар дасахгүй хэцүүлтэй тий. Чичигтэй аюу шүтлэгтэй байс тий. Би ч бас хөөхт явахдаа лам байсан юм тий. Лам байсан. Мохон нам бас хахны ном үзчихсэн. Яг нь зулын орондоо маан байлаа. Цагаан хоол идэх тий. Цагаан хоол идчихлээсээр цагаан хоолноос. Юу яа тийм аа бас нөгөө яг цагаан хоол одоо ламнар бол манай бурхны шинэ хүмүүс бол тий. Бэхнүүд бол одоо агууд хэдэн өдөр одоо бяцлал хийж яа гэдэг чинь бид бас тэг өөрийгөө эрүүлж үж чинь гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээ яг хөө тэр хүмүүс нэг буян бодож маш их цагаан хоол иддэг гэсэн. Тэр үеийн Монгол ам нар чинь буян бодоод мах идэхгүй шүү дээ тэр хүмүүс чинь. Одоо яг нэг ямар ч амтан бол зайлвал нөгөө юу яадаг юм байна л та. Одоо чич бай бич бай нэг бидраас нэг амар бүштэй нөхөр барьж аваад торн хорж байгаа бол утга гаргаж ил үрдсээр алах юм бол тэр амтан тийм айц хүйц гэдэг зүйл бол мэдрэгдэл юм байна л да. Тэгэхээр юу яах тийм.
Тэр зүйлээс л одоо салгаж ангируулах гол зүйл нь болж байна. За энэ бор сахар шүү. Бор сахар энэ мууг амтчихгээд энэ одоо махтай төстэй амт оруулдаг амт гэж байна. Юу? Яг муугнаас гарч ирсэн амт гэж байна. За энийг ингээд энэ одоо нэг ойлоо гахаа махыг ер нь өөрөөлгөж ийн гэсэн үг байхгүй юу? Авчрахтай. Тийм. Ер нь бол хятад тоол. За өнөөдөр бол хоёулаа хятад хоолнууд гэсэн үг тий. За чи одоо юу вэ? Нэг зүйл порц хийх үү? Хоёулаа гараа хариулчихсан тий. Энэ мантуунуудыг наанасаа гаргаад их хатчих болов уу гэж юм хийсэн. Мантуунуудыг тийм. Наатаа өсч. За тэгээд хоёулаа нөгөө энийг жоохон оогоор баяжуулах үүднээс завсраа мантуунуудынхаа завсраар хоёулаа салаад навч авчруулаад өгье. За энэ хооронд нөгөө веган одоо гахааны уур махыг л ингээд орлуулж байгаа юм бол яг жинхэнэ гахааны юм биш. Ямар юугаар байна чинь? Энэ бас шар буурцх юм байна. Гахаатай төстэй ингээд хэлбэрт оруулаад муу юу барьцлуулагч ургамлууд өөр юу байдгийг тий. Тэр бүх зүйлүүдийг хийцэг гэсэн. За тэгээд би бол яг энэ авчрахтай мантуутай гахаа махыг дөөрөөлөж идэхэд бол хажуур нь сайхан дарсуу үрцээ мантууныхаа давсар авчирчгаар сая гоё амттай байна. Тэгэхээр энэ мантууныхаа давсар салаад навч авчуулаад дарсуу үрцээ авчир. Мантууга авах уу? Одоо мантууга авчихч дотроос нь аваад одоо тэр цаатлынхаа тавгийг нь ашиглаж байгаа. Цаатлынхаа тавгны энэ дөрөв порцлоо хийдэг. Тэр за энэ шиг ингэ дүүр тавьчих. За энэ маань ингээд шарагдаад бэлэн болж байгаа үед ингээ хуучин бол яг нэг ном үздэг байх чинь ингээ хавчуулаад дарсан үрсэн авч өөрөө ингээ саран гүн хавчуулчих. Ном үздэг багт яадаг байсан. Модаа сүүтэй модаа юу? Тэ цагаан орох тийм л. Бэрээс. Тэгээ тийм хоолоор ч юм уу, тийм цагаан хоолоор ч хүн бас удаан амьдрахгүй шүү дээ. Би анх цагаан хоолтон болж байхдаа яг ямар байсан яг тийм ойлголт байна уу? Тиймэрхүү маягаар орж исэн байхгүй нөгөө шам шиг. Тэгэл яах вэ? Яг хүмүүс энэ ойлголт бас байхгүй байх та ер нь. Тий. Яаж ингэ ойлголтыг бас өхөн ойлголтыг яаж авах уу гэдэг юм. Одоо хүн бидний одоо энэ буурт махыг одоо яаж уурыг яаж орлуулж чинь тэрийг бол ер нь зарим энгийн хүн бол ойлгохгүй шүү дээ. Одоо яг өөрөө тэр махыг орлуулж байгаа энэ хоолыг хийж байгаа тэр талаараа тэгжээч нарийн ер нь тэгэл ямар ч юм тэгэл шууд ойлгож байхгүй. Тийм шүү. Яаж мэдээлэл авахсаа тий. За ч одоо гол зүйл бол ингээ мах идэж махнаас одоо гарч байгаа хүмүүс бол нөгөө уургаал бүрээсээ хавч чадахгүй бол тэгэл уургийн дутагт орч байгаа шүү дээ. За сайхан яг ингээ дундор ороо чимээ тавьчих. Бас ойлголт авах. Одоо миний нөгөө анх нөгөө тагвааланд ороод турдаг тэр шалтгаан чи ерөөсөө нөгөө хоолоо ойлгоогүй дандаа гурилгуудаа ногоогоод идэж яваад байсан байхгүй. Уурга юунаас авахаа мэдэхгүй. Одоо нэг уурга юунаас авахаасаа ойлгоод ирэх юм бол тэгэл тэр хүүч мүүч орох суух уулуусыг ямар ч асуудалгүй юм байлээ л тий. Хойд яаж тэр юм авах уу? Тий. Гэдгээ хэдэн жилийн ойлгоцсоос өөрөөс гэж. Тийш нэ. Барилдаж яах вэ? Тэгсэн бол бэлтлээ хийгээл явж штэ. Хаяхгүй тий. Тий. Тэгээд нэг эхэлж орж байгаа юм чинь яг уурга яаж авах уу? Юм авч чадахгүй сэргэл гээл. Яг нь хүнсийн ногоо бид нар чи хийдэг учраас амин дэм эрдэсийн дутагдлалд орно гэж бол айгүй бага юм байна шүү. Судалгаа шинжилгээ өгөхөр юу яа тийм лээ. Одоо үл ордогдох амин хүчлийн хэмжээ тухайн үед бол минийх бол дутчихсан. Одоо бол яг нөгөө шарбурц гэдэг ургамлаас чи бид нар шарбурцгийг аюу их хэрэгэлдэг дүүпүү бусад олон төрлийн шошнуудыг аюу их хэрэгэлдэг учраас бас үл ордогдох амин хүчлийн дотлол баг үүсгэх нь бол аюу бага болчиход байгаа юм л да. Тийм болохоор нэг тийм цагаан хоол идсэн ч гэсэн бас тийм асуудалгүй болцсон. Одоо цаг үед бол яваа нөхчин гэж юм тийм. Тухайд бол бараг нөхгүй байсараа жоо ядарсан. Тухайд бол тэгсэн. Тэр нөө бэлтгэл хийгээд олон
жоохон тураад байдаг. Учраа ойлгодог юм. Яамаар ч юмтэй. Ирээл баахан гурил удаа идээд байдаг. Тэгэнгүүт нөгөө цадчаад байдаг. Аюу хүндрээд байдаг. Сартаа. Тэгсэн мөрлөөс нөгөө сэрийгээд байдаг. жин хэмж өгдөг. А тэр тэгэл яг нөгөө хоолоо ойлгоод өдөрт нэг 100 г дүүх хүч 18.5 г уурахтай. 100 г махч 16-аас 20% уурахтай байхгүй. Тэр уургаа бол хангалттай нөхөж байгаа гэсэн тийм. Тэгээд энийг ойлгонгууд өдөрт нэг 2 дүүх үйдэл ихсэн. Тэгэл хүч булчингийн мас бол ер нь маш хурдан ихсэн дөө. Тэрийг ойлгохлоо ч хугацаа орсон л та. За энэ ингээд ойлоод сонин сонирмстай. Их хатад хүчрхтэй. Гахаа махныг бол ингээд веган хөлбөрөөр нь махгүй хөлбөрөөр бас ингээд хийчихэж байгаа шүү. Бас л содон юм байна. Тий. Харахад. Тэгэл энийгээ сайхан одоо ингээд өснөрөө сайхан ингээд шимгэлж болно шүү дээ тий. Харагдах байл хүний нөгөө хүн чиг олон янзаар цаддаг. Нүдээр, сэтгэлээр харж хүртэж гээл тий. Тэр хоол маань их харагдах байл талаас их тийм гоё үзэмжтэй нэгдүгürt байх хэрэгтэй. Хоёрдугаар тийм гоё үнэртэй байх хэрэгтэй тийм ээ. А тэгжиж хамгийн сүүлийн цадах юм. За миний эдэр чи өгөхгүй энэ нөвөрч юм уу сайхан. Зүгээр үриж ингээл болж ш. За тэг өнөөдрийн сайхан хоолмор бол ингээд болчихж байгаа. Одоо хавчрахтай. Энэ хажууд энэ хоёр махыг бол хаашлаа хийж байгаа тийм. За ахлагтайгаа. За тэгээд бас би бас дүүгээ бас нэг 10 хоногт нэг махгүй хоол идэж үзээд нэг барилдаа бас ороод үзээсэй гэж бодоод байгаа. Ягаад гэвэл мах идэхгүйгээр энэ хүн нөгөө одоо махыг шингээх гэж маш хэмжээний энерги зарцуулж байгаа. А тэнгууд шарбуурцгийн мах дүүпүү шошволон одоо бус ургамлын гаралтай уургууд хүнсийн ногоонууд бол богино хугацаанд маш сайн шингэж өгнө. Дээр нэг махтай адилхан хэмжээний уург одоо амин хөшүүл энэ хүний бие рүү бас давхар ороод ирнэ. А тэгэнгүүт яах нь шимдэжлэн доройтол гэж зүйл нэгдүгээр байхгүй. Хоёрдугаар хоол шингээх зарцуулдаг байсан дээр асар их энерги эрчим хүчээ хэмнээд ирэхээр энэ хүний бие махбод нь бол маш хурдан дүргэн сэргээд өгнө. За тэгээд тэр хэрээр нөгөө одоо манай энэ дүүч нөгөө хурдан шуурхаа хурц барилдаантай хүний барилдаа нь бол тийм улам сайхан хурц олно л гэж бол одоо бодоод байна да тий. Тэгээд өнөөдөр дүүтэйгээ хамтраад бас сайхан хоёр сайхан хоолыг одоо веган хоолыг бол хийлээ веган хөлбөрлөлөөс нь. За тэгээд нааша цаашаа ахвчуртай гахаа мах хоёрыг бол хэрхэн яаж веган хөлбөрөөр хийх вэ гэдэг аргыг бол бас та бүхэндээ хамт хийж болох хуваалцлаа. Тэгээд дүүгийн хувьд одоо яг яаж ингэж махан хоолтой төстэй адилхан харагдаж гин үү? Одоо идэж үзээд ирмэд итгэхээр байна. Яаж их энэ нааша цаашаа маш бол яг л байна шүү. За дүү сайхан хоол идтээ. Тэгээ одоо арааны шүс асгаруулаад хоол амгалж үзье дээ. За тэгээ за анх удаага юм цагаан хоолны хаа. Тэгж дээ. Цагаан хоолны наашаас идэж байгаа үстэй тий. Тэгж нэр хаа анхдаа идэж ямар байдгийг сонирхож үзье. Чи нөгөө нэг айхтар ресторануудад байдаг нөгөө нэг хоол шиг харагдаад шүү дээ. За савхууч харин барьж дийлхэн байна. Савханд бас ер нь би ч бас муу шүү дээ. Энэ гэхдээ ер нь бас жоохон ингээд хүүлэх маягтай л одоо ингээд. За энэ юунаас нь соуснаас нь жоох хаваад хэцүүгээр шүү. За сайхан. За сайхан амсаад үзтээ. Амт хүжил аргагүй хоол төстэй шүс гоожулаадсан байна. Бэлтгэл хийжээд ирсэн гэж хэлэхгүй. Гоё. Ер нь яг л хийд юм дээ. Чи одоо хийхээр түрүүнээс яаж хийдэг. Яаж махтай төстэй болт юм болоо. Яах вэ? Яаж таашрах вэ? За хэл гоё харагдаад байсан. Бодоноос нас авах явчих тоо байл. Сах барихтай их муу юм а те би ч бас сах барихтай юм уу? Манай завхан зөврөөж ирэн жаа сах барьддаг юм шүү хүмүүс. Халуун сэрээ. Дандаа халуун сэрээ байсаар гараа те.
Энэ бол чихрүүдийн халуун ногоотой. Нааша цаашаа гэдэг хоол тий. Амт бол яг л шүү. Яг байна уу? Тийм. Би ч нөгөө баг 21-т цагаалтан болсон багтаа баг янз бүрийн хоол моолны амт нэх мэдхгүйгээр цагаалтан болсон шүү дээ. Яг л чихэрлэг амттай. Халуун ногоон жоохон бага тий. Сая 3 жилийн өмнө нэг Game Changers гэдэг кино гарахгүй юу? Тэр кинонд дээр гэсэн чинь нөгөө нэг огт мах иддгүү суу уудгуу дан энэ ургамал ногоо иддэг тамирчдын талаар түүж авсан кино юм байна. Арнольд Шварценеггер ч бас эрүүд үндэ бодоод бас сая цагаан алтан болчих. Нас явах тусам энэ тухай судалж унших тусам юуг ойлгосон бэ гэхээр уурга мах болон амьтаас авах ямар шаардлагагүй гэдгийг би ойлгосон. Ингээд бид цагаан хоол тал руу идэвхтэй шилжиж эхэлсэн. Тэгээд юу гэж Альстрим маань буугаад 109 хүрсэн. Насан туршийн маань энэ хамгийн доод үзүүлэлт юм. Тэгээд тэн дээр Патрик Бабуаман гэдэг өндөр амаар нэг хамшигл нөхөр. Тэнгүүтээ 508 кг-ыг үүрээд жингээ дуухаа үүрээд бэлтгэл хийдэг хагас тонн гэсэн шүү. Хагас тооныг үүрээд 10 м алхаад тэгээд гээсч хагас тонн. Уран дээр аваа зогсох гэж одоо яаж хөө авах нэгсэн шүү дээ тий. Тэгээд дээр нь бас байгаа нэг бодиг нэг тамирч байгаа. Бас хит холын зайн гүйлтийн нэг тамирч байгаа юм. Олимпийн аваргууд бас байгаа. Яг мах иддгүү тэр тамирчдыг түүж авсан. Тийм бол кино гарсан Game Changers гэдэг. Тэгээд яг хоо яг ингээд яг цагаан хоол уран бол хоолыг яг зөв тохируулж идэх юм бол тамирчин хүн ч бас тийм өндөр амжилт үзүүлэх боломжтой. Нэг ялангуяа тэмцээний өмнө бол одоо бол ерөөсөө махан хоолыг бол хамгийн доод хэмжээгээр нь барьдаг болчиход байна шүү дээ. Яг л махыг шингээхээ хүний бие махбод хотоод асар хэмжээгээр ажиллана. Тэрэндээ хүний бие махбод ядарчдаг. Тэр Олимпийн авраг гэдэг чинь тэгэл одоо тамирчны хамгийн дээд зэг шүү дээ. Харин тий. Цэнглийн Малайзийн төрүүл нэгтгэж Олимпийн аврагууд гэдэг чинь хайр. Тэгтэр бас яг хоолны шинжилгээ ухаан болоос сүүлийн үед бол аюулгүй өндөр хөгжөөд одоо plant based diet юм ургамалт суурилсан хоолны дэглэм гэдэг. Энэ дэглэм маань бол бас одоо сүүлийн яг спортын шинжилгээ ухааны бас гол нэг салбар нь болцсон хөгжөө яваад байна. Энерги хүний бие махбод эрчим хүчийг маш сайн өгдөг, сайн нөөцлж чаддаг. Тийм бол хүнс болж хүрээд. За өнөөдөр сайхан энэ нэвтрүүлэгт манд саундаа гэдэг нэвтрүүлэгт ороод сайхан хоолоор дайлсан. Ахтаа баярлаа. Нэг эрийгээл ирж чадахгүй байсаар нэвтрүүлэг орлоо тийм ирэх байсан юм байна. Тэгээд цаашд нь ажлын хэмжилт хүсье. За баярлалаа дүү. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэг энэ гандан телевизээс манд саундаа гэдэг ийм сайхан нэвтрүүлэг санаачилж явуулж байгаад бас маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бас сайхан маш сайхан энергитэй, сайхан уран хурц барилдаантай, улстай хоёр шүүгүртсэн Монгол улсын бас шилдэг уран барилдаанд харцах дүү маань ирж бас сайхан нэвтрүүлэгт маань орсонд маш их баярлалаа. За тэгээд өөрийнхөө ажил амьдралд амжилт хүсье. За баярлалаа.